Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ цааш. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд хүргэе. Итгэж радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргье. 12 сар аль хэдийнэ талдаа орох гэдэг шүү дээ. Өдөр хоногуд маш хурдтай эрчимтэйгээр өнгөрж байна. Тэгээд 12 сар гэдэг бол бидний хувьд бол маш гоё. Крисмсийн сар байгаа. Урд нь шинэ жил гэдэг ингээд бид тэгдэгсмээр одоо Крисмас шинэ жилч бас байгаа. Тэгэхээр Крисмас баяр нь бидний хувьд илүү их үнцэнтэй утгатай баяр байдаг тийм. Тэгэлгүй яхаа. Тэгээд өчигдөр бид нэр хамтдаа та зогссоор байвал урагшлах боломжгүй гэсэн сэдвээр ярилцсан суралцсан шүү дээ. Тэгээд эзнээ дагна гэдэг бол түүний явж байгаа газар явахыг хэлдэг тухай. Өчигдөр суралцсан. Та Бурхны дагахаар шийдсэн бол түүний явж байгаа газар та явж гин үү? Тэгэлгүй. Түүнийг дагах цорын ганц арга зам бол өөрсдийн үзэл бодол хийгээд үйлдэлээ Бурхны замд нийцүүлэх явдал юм шүү. Тэгээ битгий мартаарай. Тэгээд энийг дахин сануулъя те. Тэгээ таны амьдралд Бурхны сайн сайхан үргэлж хамт байдаг юм шүү. Эзэн таныг хаач байсан үргэлж хамт байдаг гэдгийг битгий мартаарай. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирцгээе. Эзэн хайртай өшөлтөн намайг өргөхгүй Хөдрөөр араас минь татвсан Өглөө сэрэгтэр мөчөөс эхэлж үдшгэлтэй хүртээ би Бурхны сайн сайхны дуснаа Andrei dușă taică Se digder nadet sen hamsta Am svedava faran uchele Milochni sen sehni dozna Aston duchulce Teni duchovan prichajte Harmony, oceans beside me land. I was up and meeting nights with me. People clean, sense and I'm building those your night They're not the same. Stand and stand out People sleep, sunset goes Sunset and now my Sunset and now my
Дэрдийн туршид та итгэж Үнэн сэтгэлээр надад сайн хандаа Амсгал авах хорон бүхэн Би бурхны сайн сайхны тузнаа Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид өнөөдөр хамтдаа Бурханаас бүрэн хамааралтай байх гэсэн сэдвийн дор ярилцвал Иохан номын 15 дугаар бүлгийн 15 дугаар зүйл. Би бол усан үдмийн мод харин та нар мөчрүүд хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их үр жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр миний дотор бай гэдэг энэ Христ итгэлийн ойлголт бол маш чухал ойлголт байхгүй. Тэгээд анх 93 онд цуглаан дээрээ 94 онд би нэг Америкээс ирсэн хэдэн солонгосуудтай найзууд болоод тэгсэн чинь Крисмас хоёроор надад карт ирэхгүй. Тэгсэн чинь In love in Christ гэсэн юм байхгүй. Гэхдээ энэ нэг хайрын захиа биш шүү дээ, тэ? Христийн дотор хайрладаг гэдэг үгтэй. Тэгэхээр яг тэгээд 94 онд ч одоо англи хэлтэй хүмүүс баг байлаа, тэ? Ямар ч гэсэн ингээд хайр надад нэг хүн ингээ хайртай байгаа байхгүй юу? Гэхдээ Христийн дотор гэж. Тэгээ би тэрнээс хойш энэ захааны энэ дотор талд бичдэг энэ Христийн дотор хайртай, Христ дотор хайртай гэдэг энэ ойлголтыг маш үнцэнтэй тооцдог болж эхэлсэн. Миний дотор байгаарай гэж Христийн хэлсэн энэ хайрын тушаалын дагуу одоо ч гэсэн түүний дотор байдаг хүмүүс бие биендээ Христийн дотор байгаарай. Христийн дотор харилцаатай бай. Христийн дотор хүндлээ. Христийн дотор өршөөй. Христийн дотор хайрлая гэж. Яг энэ ойлголт дотор өнөөдрийн ишлэл явж байна. Би бол усан үдмийн мод. Та нар бол миний мөчрүүд. Миний дотор байж би мөн түүний дотор байвал тэр их үр жимс гарах болно. Тэгэд мэдээж анхааруулгын үгээс надаас гадуур байгаа бол үр жимс гарах боломжгүй гэж. За ингээд Христийн дотор байна гэдэг нь яг юу юм бэ гэхээр Бурхны үгийг зүрх сэтгэлдээ өргөлж нандиныг хайрладаг байх тухай бол ерөнхийдөө бас ярьж байгаа. Бас Христийн хүч чадлыг шууд авч байхын тулд бид нар яг ингээд их хот ингээд байж байгаа чинь нөгөө ингээд халуусаа авч явахын тулд холбогдсон байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ хүт ус авахын тулд холбогдсон байх хэрэгтэй шүү дээ. Бид нар энэ хотын иргэн энэ хотод ингээд ямар нэгэн байдлаар юм хамаатай яг ингээд тэрийг мэдрэхийн тулд бид нар яг ихлээр тогтоогоо залгагдсан байх хэрэгтэй, устаагаа залгагдсан байх хэрэгтэй шүү дээ. Яг түүнтэй адилхан бид нар бас өөстөө яг одоо яг энэ цаг мөчид та тэ өөрийнхөө биеийг ингээд бодоод үзэлтэй, өөрийнхөө гарыг харалдаа тэ. Чигчийн урууны хамгийн үзүүрийн хэсгийг харалдаа тэ. Таны зүрхнээс гарсан одоо цус тэ. Чигчийн урууны хорооны үзүүр хүртэл явж байгаа шүү дээ. Хүлээх ч адилхан.
Тэгэхээр тэд нар зүрхнээс гараад тэр хүртэл яваад тэгээд буцаад зүрх рүүгээ очоод дахиад яваад ингээд байдаг. Тэгэхээр тэд нар ингээд ихчийн уруу дотроо ингээд наашаа болоод байдаг юм биш. Энэ бол бүхэл бүтэн эргэл бүхэл бүтэн хоорондоо харилцаа холбоотой маш нарийн Бурхны бүтээсэн бүтээлийн онцлог бүтээлийн одоо юу гэдгийг мөн чанар яваад байгаа. Тийм учраас Есүс бидэд хэлсэн. Миний дотор бай. Би боловсон үгүй надтай холбоотой байж үр жимс гаргана шүү гэж бол хэлсэн байна. Тэгэхээр ингээд одоо хүйтэн байна. Тэ? Хүйтэн байгаад бид нар яадаг вүлээ? Даарж орж ирэнгүүт ингээд хамгийн түрүүнд дарсан гэсүүд ямар гэсүүд байдаг вүлээ? Мэдээж хурууны үзрүүд хамгийн хол гэсгүүд байдаг байхгүй. Тэнгууд бид нар яадаг гэхээр халуун юм ингээд уугаад ингээд эхлээд амаар ороод ингээд доторос ингээд биеийн бүхий л хэсгээр тэр дулаан ингээд тараад саяхан өнгө бүр цайгаад хөрхи хөхрөө цаарл болоод баг хөлтгөө шахчихсан тэр тэгвэл буцаад ингээд бутраад улаа бутраад гэж ярьдаг шиг ингээд ийм болж байгааг бид нар хардаг. Би өнөөдөр Иесус Христийн дотор хамтдаа байгаа та бүхний засамаар Христтэй холбоотой байна уу? Таны зүрх сэтгэлийн хайр бүх зүйлүүд чинь Христээс ирж гин үү? Та Христийн үгээр дулаацж гин үү? Та Христийн хайраар одоо тайвширч байна уу? Христийн өршөөлөөр та ч гэсэн өршөөмөр санагдаж байна уу? Христийн уучлалаар та ч гэсэн уучлалмаар санагдаж байна уу? Христийн өглөгч байдал болон Христийн одоо хуалцах зүрх сэтгэлээр та ч гэсэн танаас урагчсан гарчсан байгаа тэр үр жимсийг босод хүмүүс авахд бас босод хүмүүс өгөхөд та бэлэн байна уу гэдэг зүйлээ энэ өдөр бодож үзээсэй гэж хүсэж байна. Христийн хүч чадлыг бид нар авч явахын тулд түүнтэй ойр дотны харилцаатай байх хэрэгтэй болно. Түүний тушаалуудыг сахих хэрэгтэй болно. Түүнтэй залгаатай байх хэрэгтэй болно. Бас өөр янз бүрийн их үүсвэр хайдгүй байх хэрэгтэй болно. Тэгээ хайрын тэр түүнээс түүний бидэнд дамжуулахыг хүсэж байгаа, биднээр дамжуулан гаргахыг, үр жимс гаргахыг хүсэж байгаа. Тэр үр жимсийн талаар ойлголтыг бид нар ойлгох бол. Бид нэр усан үзмийн модны мөчр бол гинтхэн алим оргуулах гэж чичрээд уурлаад байх хэрэг бол бид нар байхгүй. Бид нар усан үзмэл юм бол усан үзмэл гаргана л гэсэн үг болж байгаа. Тийм учраас хэрвээ бид нэр Христийн хайраар холбогдсон эзнийхээ хайрыг тэндээс авдаг бол зүрхнээс авдаг бол зүрхний бэлгэлээр ам ярддаг гэдэг шиг бидний амнаас ч гэсэн Христийн хайрын өгс гараа зогсгүй бидний үйлдэл ч гэсэн Христтэй адилхан үйлдэж Христийн тэр хайраар босож зүйл ханддаг болсон байхад. Тэгээ бид бие биенийгээ хайрлах, гимнүглийг эндвчих, хайрын сүнсний өдөртөмчөнд өөрийгөө тавьчих, үгээр дамжуулан амьдралаа цэвэршүүлэх зэрэг эдгээр бүх зүйлүүд нь бидний амьдралд байх бол. Тэгээд энэ Иохан 15 дугаар үгийг ярьж байгаад миний хувьд бол нэлээд хувийн боловч маш нээлттэйгээр хуваалцдаг нэг зүйл бол би харамсалтайгаар одоо зүүн гарынхаа зарим нэг хорооны хэсгийг бол амьдралын туршид бол алдсан байна. Тэгээд яагаад ингэж алдсан бэ гэхээр уг нь бол байсан, хөлдсөн байхгүй. Тэгээд уг нь бол байсан. Тэгээд анх яг хөлдөх үед манай аав одоо энэ гисгийх гэж бараг 5-6 цагийн туршид хүүтэн ус дотор миний гарантай юм массаж илэг хийж ингэж ирсэн боловч баруун гарахыг бол бүрэн бүх хорог авчлаа. Зүүн гарын зарим хорон дээр бол аав тэгж ярьдаг байхгүй. Хэрэв би дөрвөн гартаа байсан бол хүүгээ гартаа нүлдэх байсан гэж. Тэгэд яалтчгүй одоо тэгээд эмнэлгийн тусламж бүх зүйлээс нэлээд хол бай таарад ингээд хорооны зарим үзүүлэлт бол хөлдсөн ба. Би тэгээд хэд хоногийн туршид харамсалтайгаар тэр хэсгүүд рүү нөгөө цос очихгүй ингээд тэр хэсгүүд ингээ өвчөж байгааг бол харж ирсэн. Тэгээ эмнэлэг тачаа үзүүлэхэд бол энэ хэсгүүдийг тайрхаас өөр аргагүй болсон гэж бол хэлсэн ба. Энэ тайрхаас өөр аргагүй гэдэг энэ үг одоо энэ Иохан номын 15 дугаар бүлгийн үр жимс гаргадаггүй мөчрүүд тайрагдан хаягдах болно гэдэг яг тэр хэсгийг надад унших болгонд бол маш их санагддаг баг. Биетэйгээ холбоогүй болсон харилцан одоо салилцгаа болсон хорооны үзэлд мэдрэл очихоо байсан, цос очихоо байсан. Тэр биеийн нэг хэсэг байж тэр биеийн нэг хэсгийн хувьд одоо мэдэрч одоо бадарч атгаж ингэх үүргүүдээ хийж чадахгүй болсон учраас хэрэггүй болсон учраас тэр хэсгийг тайрч. Тэгвэл өнөөдөр усан үдмийн модны тухай бид нэр ярьж байна. Есүс үр жимсгүй байна гэж байдаг. Хэрвээ Есүстэй бид нар холбоотой үр жимс гарч байгаа. Бид нар хэрвээ амьдралаа 90 тоног харсан чинь үр жимсгүй байгаад байх юм бол зүгээр л бид нар нэг л юм асуу. Есүсийг үр жимстэй юу гүй юу гэдэг тухай ерөөсөө яриа гарахгүй заяа. Харин та холбоотой юу гүй юу гэдэг тухай яриад гарна заяа.
Есүс та Есүстэй ингээд холбогдсон бол угаасаа Есүс тань руу хайр л дамжуулж байгаа. Есүстэй та холбогдсон бол угаасаа таны өршөөл дамжуулж байгаа. Есүстэй та холбоотой бол угаасаа ингээд бусдыг ингээд харахад хайрламаар, өрөвдмөр, өршөөмөр харагдаж байгаа. Бас та заримдаа ингээд өөрийгөө ингээд ямар нэгэн байдлаар өөрийгөө харах боломж гарах үед яаж вэ гэхээр ямар их хайрлагдсныгаа, ямар их өршөөгдснийгөө бас бурхан надад ямар хайртай юм бэ те. Бурхан яаж над чиг хүнийг өөрийнхөө энэ гайхалтай одоо энэ амьд байдлын нэг хэсэг болгодог байна гэдэг энэ талархлын зүрх сэтгэл бидэнд тэгээд өөрийн ирэхгүй орж ирдэг байна. Тэрнээс өмнө бол яадаг вэ гэхээр би ганцаараа байна. Хинч надад хандахгүй байна. Хинч надад өгөхгүй байна те. Надад дамжуулах юм байхгүй. Юу дамжуулах вэ? Над руу хин дамжуулсан гэдэг ч юм уу ингээд дандаа ийм зүрх сэтгэлтэй байдаг гэсэн бол яах вэ? Христэд итгэсний дараа явахаар авсан гэдгээ та мэдж байгаа. Дамжуулна гэдгээ та мэдж байгаа. Танд олон зүйл бурхан өгсөн гэдгийг та мэдж байгаа. Та тэр зүйлүүдийг өөрөөсөө бий болох боломжгүй. Энэ нь танд Христийн хайраар дамжин таны амьдралд таны зүрх сэтгэл орж ирсэн гэдгийг та мэдж байгаа. Тэгэхээр бид нэр бодгоцтой л доо. Би холбоотой юу? Би тэгэхээр өөрөө яг үнэлсэн биш. Би өөрөө их одоо модон биш. Би бол хэрвээ над руу ингээд энэ ингээд жимс болох хэрэгтэй юм шиг үл тэг жимс болгоё. Тэ? За одоо нацнаас чинь шаарлаад ирлээ. Одоо унгаа гэх юм бол тэ. Үгүй эн чинь ногоон багтайг гоё харагдаж ирсэн байхгүй гэлгүүгээр унгаа яагаад вэ? Дахиад өөр навчих гарч ирэх гэж байгаа. Дахиад өөр үр жимс гарч ирэх гэж байгаа. Юм цагтаа. Бурхан ингээд дараагийнхын төлөвүүдийг өгөх гээд байгаад бид нар ингээд хуучин зүйлтэйгээ ингээд зурлаад ингээд байх юм бол яав. Та бодоод үзлээ. Одоо таны эргэн тойронд байгаа амьд бүх моднууд 3 жилийн навчаа унгаагаагүй байх юм бол тэр мөчрийг одоо тайрхаас өөр арга байхгүй. Тэм учраас хуучинтайгаа зурлахгүй Бурханы өгж байгаа шин зүйлүүдийг гаргаж шин үр жимсүүдийг хуваалцаж түүнээс авсаар байгаа гэдгийг түүний хайрыг амтсаар байгаа гэдгийг бид нар харуулах хэрэгтэй. Тэр бол хамгийн гол одоо мөн чанар болон нүдэнд харагдах, гарт баригдах бас бидэнд бидэх байдал нь Христийн биднээр дамжуулан гаргахыг хүсэж байгаа үр жимсийг нь тэгэл гаргах хэрэгтэй байна. Энэ үр жимсийг бид нар сайндаа гаргаж байгаа бол ерөөсөө биш байна. Энэ үр жимс бид нар магадгүй хитэж гаргахгүй ч байсан байж магадгүй тийм үр жимсүүд байгаа даа. Харин энэ Христ бидний хайрлсан учраас, бидний дотор ойрсон учраас, биднийг ашигласан учраас, биднийг хэрэгэлсэн учраас, биднийг бас тоосон учраас энэ үр жимсүүд гарсан гэдгийг бид нар бодчих хэрэгтэй. Нэг Христэд итгэдэг гэр бүл нөхөр нь ажилласаа тарж ирж гэсэн бол ихнэр хоёулаа хамт гарьяа гэж. Яасан гэдгсэн чи сүүлийн үед ингээд ер нь бол нэг юм хийхгүй байгаа болохоор болохгүй байна. Юу гэсэн чи хоёулаа бие биендээ ингээд сайн хийж өгөөж болчихж тий бас бусдад сайн хийж өгөө болчихж гэж. Тэгээд ихнэр нь за тэгье гэдэг ингээд хоёулаа хувцлаад гарсан байгаа өвөл. За тэгээд ингээд гараад ингээд явчихсан чи гараад ингээд башигийнхаа болонд орсон чи хамгийн таарлмааргүй таарлах болгонтой ингээд хүмүүс яахаараа юм арчаагүй байдаг байна гэдэг тэр нэг ингээд хамт муулдаг цонхоор хараад ингээд иш гэдэг ингээд арх удаг ахтайгаа тарлцсан гинэ нэг таньдаг ахтай. Тэгээд тэгсэн за сайн байна уу ста хөөрхөн харагч штэ мэдээ залуу хүмүүс ингэж явах хэрэгтэй байхгүй юу гэж ингэж хэлсэн чи энэ үгийг хамгийн хайрладаг хамгийн урамшдаг хүмүүс нь хэлээгүй байж хамгийн үзэн яддаг хүн тэр хоёрыг сайхан харагдаж байгаагийн гоё хос гэдгийг хэлсэн чинь баярлсандаа тэр хоёр тэр ахад юм авч гисэн байгаа байхгүй. Тэгээд дараад нь хэсэг дугааж байгаад гэртээ орж ирээд ингэсэн. Уг нь бол бүх зүйл бид хоёрын дотор байгаад байгаа. Энэ ахын гадна нэрсээ харагдахгүй байсаар нэ дотор нь байгаа шиг. Тиймээс энэ үр жимстэй амьдрал гэдэг бол бид нар гаргах юм бол угаасаа дотор байдаг гэсэн учир нь энийг бид нэр өөрсдөө сайндаа биш Христ бидний дотор байгаа ч гарах гэдэг байгаа шүү дээ гэдэг зүйлийг хоорондоо ярилцаж урамшуулсан байна. Тийм учраас нэг зүйлийг усан үзмийн мод үр жимстэй л байна. Харин та усан үзмийн модны мөчрээр нэ үр жимстэй байна. Энийг л бодох хэрэгтэй байхгүй.
Өнөөдөр бид нэр Иохан номын 15 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээс суралцлаа. Би бол усан үзмийн мод. Та нар мөчрүүд. Хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Бурхны хүслийг биелүүлэхийн тулд бидний хийх ёстой өөр нэг өөрчлөлт бол Бурханаас бүрэн хамааралтай байх юм аа. Иесус хэлэхдээ надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж хэлсэн. Бид Бурхантай ойр дотн харилцаатай байх ёстой. Тэгснээр Бурхан өөрийн ажлыг биднээр дамжуулан гүйцэлдүүлнэ. Бид зөвхөн Бурханаас л бүрэн хамааралтай байх ёстой юм шүү гэдгийг та бүхэн мартаарай. Та Бурхантай ойр дотн харилцаатай байна уу? Тэгвэл та Бурханы даалгасан ажлыг дуулууртайгаар, мөн зоригтойгоор хийж чадна. Эзэн тантай үргэлж хамтайгаа шүү. Тэгэхээр одоо ингээд сүүлийн үед бол бид нэр одоо энэ шилэн кабел маань ийм хурдтай үед энэ холбогдно гэдэг нь өөрөө маш чухал зүйл байгаа шүү гэдэг одоо залбирлын юм. Тантай ингээд хуваалцмаар байгаа байхгүй. Холбогдоорой. Есүсийн нэрээр Бурхантай холбогдоорой. Бурхантай холбогдож Есүс Христээр дамжуулан, харин сүнсээр дамжуулан Бурханы таны амьдралд гаргахыг хүсэн тэр л үр жимсийг гаргаарай. Гаргамааргүй байгаа үр жимсээ Бурханд хэлээд харин түүнийхийг гаргаарай гэдгийг л одоо хэлмээр байгаа байхгүй. За ингээд бүгдээрээ хамтдаа Бурханы өмнө залбирая. Тэгээд эзэн биднийг одоо сонсож байгаа гэдэг таныг итгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Их эзэн минь энэ цаг үед та бол усан үзмийн мод. Бид бол таны мөчрүүд. Та биднээр ямар үр жимс гаргуулахыг хүсэж байна. Би яг аль хэсэгт ямар үр жимс гаргаж танд үйлчлэх ёстой. Та төр сэтгэлд минь, оюун бодолд минь, сүнсэнд минь ойлгуулж өгөөч гэж таасгүйч байна. Танаас ангид өөрөө мэдхээс та биднийг сэргийлж өгөөч гэж таасгүйч байна. Тэгээд таныг алдаршуулах, таны хайр болон таны өгөөмөр байдлын таны өршөөлийн үр жимсийг бусад хүмүүст хуваалцахад туслаач. Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөртэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Тэгээд танд дахин сануулхад өчигдөр бид нэр бас ярьжсэн хайр дүүрэн тогшилтын тухай хуваалцаж ирсэн шүү дээ. Тэгээд сонсогч таны эргэн тойронд тусламж хэрэгтэй, сайн мэдээ сонсох хэрэгтэй хэн нэгэн байгаа бол та бидэнд санал болгоорой тэр айлуудад тий. Бид нэр бас хідэн одоо нөгөө шалгуурыг тавьж байгаа өнчөн бэлэвсэн тий хүүхдтэй хүмүүс таны эргэн тойронд байгаа бол та бид тий холбож өгөөрэй. Тэгээд манай Итгэл радиогийн Facebook хуудасаар болон 808599 тэг дугаарлалтаар холбогдоод энд нэг ийм айл байгаа та нар очих боломжтой юу гэдэг бидэнд санал болгох боломжтой шүү. Бид нэр хайр дүүрэн тогшилтыг хийх гэж байна. Та үүнд гар бие оролцсон нэг дээрээ гэж таныг ярьж байна. За тэгээд энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Амралтын өдрүүдэд эзний хайр ивэл өрөөлөөр дүр өнгөрүүлээрэй. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийн чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.